За сүүлчийн видео хичээлээрээ бид фотосинтезийн тухай бага зэрэг үзсэн. За ерөнхийдөө хэлбэл энэ үйл явцад гэрлийн фотон, ус, нүүрс хүчлийн зэргийг ашиглаад фотоноос үүссэн энергийг нүүрс төрөгч үүсгэхэд ашигладаг. Энэхүү үүссэн нүүрс төрөгчийг бид хийн хэлбэрээр буюу нүүрс хүчлийн байдлаар аваад хатуу бүтцэд хувиргадаг. Тэр хатуу бүтц нь нүүрс ус юм. Фотосинтезийн эхний шатанд бүрэлдэхүүн нь 3 нүүрс төрөгчийн атомоос тогтох глицерол альдегид 3 фосфат байдаг бөгөөд дараа нь түүнээс глюкоз болон бусад нүүрс усыг үүсгэдэг. За одоо фотосинтезийн энэ шатанд яг юу болж өрнөдөг талаар нэлээд дэлгэрүүлж үзцгээе. За энэ үйл явц фотосинтезийн 1-р шат буюу гэрлийн шатнаас 2-р шат нь харанхуйн буюу гэрлээс үл хамаарах гэсэн 2 шаттай байдгаа сануулад гэрлээс үл хамааралтай шатыг харанхуй шат гэж нэрлэдэг. Энэ үйл явц нартай үед ч харанхуйд ч аль алинд нь явагддаг учраас дээрх нэршил бас тиймчиг тохиромжтой биш гэдгийг бас ташрамд хэлье. За энэ шат нь гэрлийн шатны араас шууд үргэлжлээд явагддаг. Энэ шатанд нарны гэрлийн фотонууд шаардлагагүй. Гэхдээ эхлээд бүгдээрээ гэрлээс хамааралтай 1-р шатны тухай авч үзье. За энэ хэсэг нь нарны гэрлийн фотонуудыг ашиглан явагдана. Мөн хүлэмжинд байх гэрэлтүүлэгч чийдэнгийн фотонуудыг ч ашиглан явагдах боломжтой. За эдгээр фотонуудыг ашиглаад усны оролцоотойгоор АТФ үүсгэж НАДФ-г ангижруулж НАДФ-H үүсгэдэг. Ангижрах уруул гэдэг нь электрон авах буюу ус төрөгчийн атомыг нэгдүүлэх уруул гэдгийг санаж байгаа биз дээ. Ус төрөгч нь цахилгаан сөрөг биш учраас ус төрөгчийн атомыг нэгдүүлнэ гэдэг бол түүний электроныг нь авч байгаатай утга адилхан гэдгийг санаарай. Тэгэхээр ус төрөгч нэгдүүлнэ гэдэг нь мөн электроныг нэгдүүлнэ гэсэн үг. Энэ тухай жаахан тодруулж ярилцъя. Гэхдээ ингэж гүнзгийрүүлж ярилцахаас өмнө ургамлын анатомийн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгэхээр би эхлээд ургамлын эсийг зураатгая. За ургамлын эс мөн л эсийн хантай. Түүнийг би нэг ийм дөрвөлжин дүүгээр зуръя. За энэ бол ургамлын эсүүд. Энэ нэг дөрвөлжин бүр нь ургамлын нэг эс юм. Ургамлын эсүүдэд хлоропласт гэд нэрлэгдэх органоид байдгаараа амьтны эсээс ялгаатай та бүхэн эргэн санаж байгаа хаа. Органоид гэдэг бол эсийн эргэтэнцрүүд гэсэн үг гэдгийг дахин давтан хэлье. Тэдгээр жижиг бүтцүүд нь эсийн мембрант бүтцүүд байдаг. Мэдээж энэ эсүүд нь бөөмтэй, ДНХ-тэй, мөн бусад эсэд байдаг бусад бүтцүүд ч мөн байгаа. Гэхдээ би тэр бүрийг энд зурахгүй зөвхөн хлоропластыг л зурах гэж байна. Хэдийгээр фотосинтез явуулдаг өөр олон төрлийн амьд организмууд байдаг боловч энэ удаад бид ургамлын эсдэр тогтож ярилцсан. За ургамлын эсвэр 10-аас 50 ширхэг хлоропластыг агуулдаг. Энэ нь дотроо бидний нүдэнд ногоон өнгөөр харагддаг хлорофилл гэх пигментийг агуулдаг учраас тэдгээрийг ногоон өнгөөр зуръя. Эдгээр нь гэрлийн долгионоос улаан болон хөх өнгийг шингээж ногоон өнгийг цацрагдаг учраас бидэнд ногоон өнгөтэй харагддаг гэдгийг санаарай. Тэгэхээр энд 10-аас 50 ширхэг хлоропласт агуулгадж байна. Эхлээд нэг хлоропластыг нь томруулад харъя. За энд нэг ургамлын эс байна. Энэ дотор байгаа ногоон зүйлбэр нь хлоропласт гэж нэрлэгддэг органоид юм шүү. Тэгээд нэг хлоропластыг нь томруулад харъя. Тэгэхээр ингээд томруулад ажвал хлоропласт бүр ийм мембрантай байдаг. Мембраныхын дотор талд шингэн агуулгадана. Түүнийг нь стром гэд нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хлоропластын стром бол эсийн дотоод орон зайг дүүргэсэн цитоплазмтай адил шингэн орчин гэж ойлгоорой. За энэ хлоропласт дотроо жижиг дугуйрч бөөгнөрсөн мембранууд байна. Хид хідэн ийм мембранууд бөөгнөрч давхарлана. Яг л давхраатай нарийн боов шиг. За би хид хидийг нэмээд зуръя. За энд нэг хэсэг байна. Энд бас нэг хэсэг байна. Гэх мэтчлэн. Тэгэхээр ингэж олон давхарлан
хавтгай бүтцийг үүсгэж байгаа хлоропластын дотоод хэсгийг телакоид гэж нэрлэдэг. Телакоид бүр бас мембрантай. Энэ мембран маш чухал зүйл юм. За бид удахгүй түүнийг томруулж харна. Тэгэхээр энэ мембраныг би жаахан тодруулаад зураадах. Телакоидын дотор хөндий байна. Түүн дотор бас шингэн агуулгадана. Үүнийг цайвар ногоо өнгөөр зуръя. Үүнийг телакоидын зай буюу телакоидын хөндий гэдэг. Хэд хэдэн телакоидын бөөгнөрлийг грам буюу мөхлөг гэд нэрлэдэг. Грам буюу мөхлөг нь мөн эргэтэнцэр юм. Эволюц хөгжлийг судалдаг биологчид эсийн эргэтэнцрүүд буюу органоидууд нь бие даасан амьд организмууд байгаад хөгжлийн явцад нэгдэж эсийн дотор хамтарч амьдарсан гэж үздэг. Өөрийн гэсэн ДНХ-тэй байсан гэж үздэг. Энэ далимд хэлэхэд эсийн дотоод органоидуудаас митохондри, хлоропласт хоёр зөвхөн өөрийн ДНХ-тэй байдаг. Мөн энэ хоёр органоид хоёр давхар мембрантайгаараа онцлогтой гэдгийг та бүхэнд эргэн сануулъя. Эргэтэнцрийн нэг жишээ болох митохондри эсвэл митохондрийн дээд үе нь бие даасан амьд организм байсан гэж зарим судлаачид үздэг. Тэгээд нэг эсийн дотор цуглаад эзэн эстэй "Хөөе, би чамд энерги үйлдвэрлэж өгөх юм чинь чи надад хоол тэжээл өгвөл яасан юм бэ" гэж хэлсэн байх л да. Ингээд хамтран нэг организм болон хөгжсөн байхаа. За энд рибосом байна. Эволюц хөгжлийн явцад эсийн эргэтэнцрүүдийн эртний өвөг нь бие даасан амьд организмууд байсан байж магадгүй гэдгийг санаарай. За энэ тухай түр орхий. Энэ телакоидын мембраныг томруулаад харцгаая. За би хайрцаг зураад дотор нь томруулаад зуръя. За ингээд телакоидын мембраныг томруулаад зурчихлаа. Энэ бол фосфолипидийн хоёр давхар үеэс тогтно. Энэ мөн л түрүүчийн адил гидрофил болон гидрофоб гэсэн хоёр талтай. Өөрөөр хэлбэл би түрүүчийг шиг зурж болно гэсэн үг. Фотосинтез явагдана гэж үзвэл энэ бол мембран гэдэг ойлголт нь чухал юм. Мембраны гадна талд яг энэ гадна хэсэгт нь хлоропластын хөндийг дүүргэж буй шингэн байгаа. Өөрөөр хэлбэл хлоропластын стром байна гэсэн үг. За харин энэ хэсэг нь телакоидын дотор хэсэг буюу түүний хөндий юм. За үүнийг би ягаанаар зурчихъя. Энэ бол телакоидын хөндий буюу дотоод аран зайн юм. Энэ мембран магадгүй та бүхэнд митохондрийн мембран түүн дээр явагддаг электрон дамжуулах гинжин урвалтай төстэй санагдаж байж магадгүй. Би энэ видео хичээлээр чухамхүү электрон дамжуулах гинжин урвалын талаар тайлбарлах гэж байгаа юм. Зарим хүмүүс үүнийг электрон дамжуулах гинжин урвал гэж үзэхгүй ч байж магадгүй. Гэхдээ зарчмын хувьд ижил юм. Ерөнхий санаа нь ижилхэн. Энэ мембран дээр эдгээр уургууд, уургийн иж бүрдлүүд, мембраныг нэвтлэн байрласан молекулууд агуулгадана. За би тэдгээрийн заримыг зуръя. Энэ нэгийг нь фотосистем 2 гэдэг. Бас өөр нэг комплекс байна. Энэ нь бүтцийн хувьд нэлээд нарийн нийлмэл бүтэцтэй. Фотосистем 2 хэрхэн харагддаг тухай бага зэрэг ойлголт өгье. За та бүхний харж байгаагаар энэ үнэхээр нарийн нийлмэл бүтцтэй байгаа биз? Энэ бортхон хэлбэртэй нь уургууд. Энэ ногоо өнгөтэй зүйлс нь хлорофилийн молекулууд юм. За бүх төрлийн нэгдлүүд нь энд нэг дор цугларсан байна. Тэгэхээр иж бүрдэл буюу комплекс гэд нэрлэх нь оновчтой байхаа. Олон төрлийн уурга, бусад молекулууд нэг дор бөөгнөрч маш нарийн нийлмэл бүтэц үүрэгтэй нэгдлийг үүсгэж байна. Энэ тухай удахгүй тайлбарлана. Тэгэхээр фотосистем 2 маань ингэж харагддаг. Үүнээс гадна фотосистем 1 гэж бас бий. Мөн бусад төрлийн комплексууд бас байгаа. Жишээ нь цитохром V6F комплекс гэж бий. Би түүнийг өөр өнгөөр яг энд зурчихъя. Мөн чанарыг нь сайн ойлгож авах нь чухал учраас би бүр их нарийн зурмааргүй байна. За үүнээс гадна мембраныг нэвтлэн байрласан бусад уурга, молекулууд байгаа. Эхлээд би та бүхэнд ерөнхий санаагаа ойлгуулад дараагаар нь нарийн тайлбарлая. Тэгэхээр фотосинтезийн гэрлийн шатанд юу болдог вэ? Энэхүү шатанд бид
нарны гэрлийн фотонуудыг ашиглана гэсэн шүү дээ. Тэдгээр фотонууд нь 93 сая милийн хол зайнаас дэлхийд ирж байгаа. Фотонууд энд ирж хлорофилл А молекул дахь электронуудыг өдөөнө. Фотосистем 2-т хлорофиллийн молекулд тэр өдөөгдсөн электронууд нь их энергийн төлөвт шилжинэ. Магадгүй би ингэж зурж болохгүй байх л да. За юутайч их энергийн төлөвт шилжлээ. Одоо энэ электронууд нь нэг молекулаас нөгөө молекулд шилжихдээ энерги алдсаар байдаг. Ингэж бага энергийн төлөвт шилжих үед устөрөгчийн атомууд буюу электронгүй зөвхөн устөрөгчийн протонууд үлдэнэ. Энд бөөн устөрөгчийн протон бий боллоо гэсэн. Энэ устөрөгчийн протонууд нь хөндий рүү шахуургадан гарна. За ингэж шахуургадан гарна гэхээр та бүхэнд электрон дамжуулах гинжин урвал санагдаж байгаа баха. Электрон дамжуулах гинжин урвалд электрон их энергийн төлөвөөс бага энергийн төлөвт шилжихэд гарч байгаа энергийн зөрүүнээс үүсч буй чөлөөт энергийг устөрөгчийн протонуудыг мембранаар шахуургадах үйл явцад ашигладаг. За тэр үйл явц митохондрийн мембран дээр явагддаг байсан бол одоо бид телекоидын мембран дээр явагдах процессын тухай ярьж байгаа шүү дээ. Гэхдээ аль ч тохиолдолд нь энергийн зөрүү үүсгэж байдаг электронууд ихээс бага энергийн төлөвт шилжихдээ фотонуудыг үүсгэдэг. Ингэж олон дахин олон электрон их энергийн төлөвөөс бага энергийн төлөвт шилжснээрээ үүссэн энергийг устөрөгчийн протонуудыг хөндий рүү шахуургадан гарах үйл явцад ашигладаг байна. Тэгэхээр энд устөрөгчийн протон маш ихээр хуримтлагдаж ирнэ. Устөрөгчийн протоны концентрац ихсээд ирэхээр АТФ нийлэгжүүлдэг энзим ажиллаж эхэлдэг тухай бид электрон дамжуулах гинжин урвал дээр үзэж байсан да. Түүнтэй яг адилхан. Тэгэхээр би энд АТФ нийлэгжүүлэгч фермент буюу энзимийг зуръя. АТФ нийлэгжүүлэгч энзим нэг иймэрхүү бүтцтэй байсныг санаж байгаа баха. За энд устөрөгчийн протоны концентрац маш их байна. Тэгэхээр мэдээж тэр протонууд хөндийгээс стром руу буцаж нэвчхийг эрмэлзэн шүү дээ. Гэхдээ АТФ нийлэгжүүлэгч энзимээр дамжиж нэвчинэ. Түүнийг би өөрөнгөөр зуръя. Тэгэхээр устөрөгчийн протонууд нь концентрацийн градиентийг бууруулан буцаж урсна. Яг нэг мотор шиг ажиллана. Би эсийн амьсгалын процессын тухай ярьж байхдаа нэлээд нарийсхан ярьж байсан да. АТФ нийлэгжүүлэгч энзимийн дээд хэсэгт эргэнэ. Тэгээд энэ нь АДФ болон фосфат бүлгийг хооронд нь нэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл АТФ-г үүсгэнэ. За энэ бол ерөнхий дүр зураг нь. За би удахгүй түүнийг нэлээд дэлгэрүүлж ярих болно. Миний саяны тайлбарласан процессыг фотофосфоржилт гэж нэрлэдэг. Үүнийг би нэг аятайхан өнгөөр тэмдэглээд хэлдэ. Яагаад фосфоржилт гэд нэрлсэн юм болоо? Учир нь бид фотон ашиглаж байгаа. Бид гэрэл ашиглаж байгаа. Бид хлорофиллд электроныг өдөөх гэж фотонуудыг ашигладаг. Тэр бүх электронууд нь нэг молекулаас нөгөө молекулд, нэг акцептараас нөгөөд шилжихдээ энергийн их төлөвөөс энергийн бага төлөвт шилжиж байдаг. Ингэж энергийн бага төлөвт шилжихдээ устөрөгчийн протонуудыг стромоос хөндий рүү шахаж байдаг. Дараа нь устөрөгчийн протонууд нь буцахыг эрмэлзэнэ. Үүнийг хемоосмос үзэгдэл гэдэг. Тэд буцаж стром руу орохыг завдаснаар АТФ нийлэгжүүлэгч энзимийг ч идэвхжүүлдэг байна. За энэ нөгөө АТФ нийлэгжүүлэгч энзим байна. АТФ нийлэгжүүлэгч энзим нь АДФ фосфат бүлэг хоёроос АТФ үүсгдэг уурга юм. За би анх гэрлийн болон харанхуй шатны урвалуудын тухай ярьж эхэлж байхад гэрлийн шатанд хоёр бүтээгдэхүүн үүсгдэг гэж хэлж байсан да. Энэ нь АТФ болон НАДФ юм. Өөрөөр хэлбэл НАДФ ангижирч НАДФ болно. Энэ нь эдгээр электрон устөрөгчийг нэгдүүлнэ. Тэгэхээр энэ үйл явц хаана явагдах вэ? Тэгэхээр бид энд мөчлөгт бус
эсэлдэн фотофосфоржилтын тухай буюу мөчлөгт бус гэрлийн урвал төгсгөлийн электрон акцепторын тухай ярьж байна. Тэгэхээр электроны энерги бага төлөвч шилжснээр төгсгөлийн акцептор нь надфэ нэмэх юм. Надфэ нь электрон болон устөрөгчийн протоныг нэгдүүлснээр надфэ ааш болж хувирна. За энэ үйл явцад бас оролцдог нэг молекул бол ус юм гэж би хэлж байсан да. Ус нь хүчилтөрөгчийн молекулаар эсэлдэнэ. Тэгэхээр энэ үйл явц хаана явагддаг юм бол? За би өмнө нь хэлж байсан шүү дээ. Фотосистем 1-д хлорофиллийн молекулд электрон өдөөгдөж их энергийн төлөвч шилждэг. Тэгээд тэр электрон нь нэгээс нөгөөд шилждэг. Үүнээс нэг асуулт урган гарна. Тэр нь электрон шилжүүлэхэд юу ашиглаж байна вэ гэж. За үүнд бид уснаас электроныг ашигладаг. За энд H2O буюу ус байна. Ус нь устөрөгчийг түүнтэй хамт электроны донор болдог. Тэгэхээр ус нь фотоноор өдөөгдсөн электроныг нөхөхийн тулд устөрөгчийн 2 протон 2 электроныг өгдөг гэж төсөөлж болно. Тэр электрон нь фотосистем 1-ийн турш бүх замаа туулаад надфэ ааш болж төгснө. Үүнээс үзвэл уснаас электроныг салгадаг байх нь. Тэгэхээр уснаас электронууд болон устөрөгчийг нь салгахаар цаана нь хүчилтөрөгч үлдэнэ. Би энд маш чухал зүйл болдог учраас илүү төвлөрч тайлбарлаж байна. Нарийн химийн төвшөнд их чухал зүйл болдог. Тэгэхээр эхлээд усыг эсэлдүүлнэ. Биологийн урвалын төвшөнд энд усыг эсэлдүүлэх шинж чанартай хүчтэй эсэлдүүлэгч байж уснаас электроныг салгаж байна. Хүчилтөрөгчөөс электрон салгаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгч эсэлдэж байна гэсэн үг. Тэгэхээр электрон алдах процессыг эсэлдэх гэд нэрлэдэг шүү дээ. Бидний мэдих тэр хүчтэй эсэлдүүлэгч нь фотосистем 2 юм. Үнэн дээр бол электронууд усныхаа молекулдаа байхдаа маш их дуртай байдаг. Тэдгээр нь хүчилтөрөгчөө тойроод эргэлдэж байхдаа илүү жаргалтай байдаг гэсэн үг. Хүчилтөрөгч бол маш өндөр сөрөг цахилгаан чанартай атом шүү дээ. Хүчилтөрөгч өөрөө хүчтэй эсэлдүүлэгч хэдий ч түүнээс электроныг салгаж түүнийг хлорофилд шилжүүлж чадаж байгаад л хамаг учир байгаа юм. Электронууд нь фотоноор өдөөгддөг. Тэр электронууд нь энергийн бага төлөв рүү шилжсээр байдаг. Дахин фотосистем 1-д өөр бүлэг фотонуудаар өдөөгдөн дахин энергийн бага төвшин шилжинэ. Тэгээд төгсгөлд нь надфэ аашаар төгснө. Ингээд бүхэл хугацааны турш энергийн бага төвшин рүү шилжсээр устөрөгчийг стромоос хүндий рүү шахуургадан гарахад шаардлагадах энергийг үүсгэж өгнө. За тэгээд тэр энергийн зөрүү нь АТФ-г нийлэгчгэд ашиглагдана. Би дараагийн видео хичээлээрээ электроны энергийн их болон бага төвшний талаар ярих болно. Үнэн дээр энэ бүхэн яг болж буй үйл явдсын гол мөн чанар нь юм. Электронууд нь өдөөгдөн. Тэр электронууд нь надфэ аашийг үүсгэн төгснө. Электронууд нь өдөөгдөн энергийн бага төвшин рүү шилжсээр концентрацийн зөрүүгээр устөрөгчийг шахуургадан гаргана. Тэр градиентийн зөрүү нь АТФ-г нийлэгжүүлэгч ферментийг ажилуулж АТФ-г үүсгэнэ. Тэр өдөөгдөд байгаа электронууд нь шилжих ёстой. Тэр шилжиж, дамжуулагдж байгаа электронууд нь уснаас салдаг гэдгийг санаарай. Тэгэхээр уснаас устөрөгчийн протонууд ба электронууд салахаар цаана нь молекул байдалтай хүчилтөрөгчл үлдэнэ. Энэ бүх нарийн үйл явцыг ойлгох үүднээс би та бүхэнд энэ видео хичээлийн ихэнх хэсэгт энэ зургийг үзүүлсэн. Гэхдээ энэ бол фотосистем 2 биш юм. Түүнд ийм бортгонууд байхгүй. Энэ бортхон хэлбэртэй нь уургууд. Яг энд байгаа ногоон өнгөтэй бөөгнөрсөн молекулууд нь хлорофил А юм. Электроныг өдөөх цохилт өгч буй фотонууд нь заавал хлорофил Ад үйлчлэх албагүй л дээ. Үүнээс гадна антен гэд нэрлэгдэх молекулуудад бас үйлчилж болно. Тэр антен молекул гээд байгаа нь өөр нэг төрлийн хлорофилүүд юм. Өөрөөр хэлбэл өөр нэг төрлийн молекулууд.
Тэгэхээр фотонууд нь энд ирээд электронуудыг өдөөдөг. Тэр нь хлорофилл А'гийнх байх албагүй. Тэдгээр нь өөр төрлийн хлорофиллүүд байж болно. Тэдгээр нь фотонуудыг шингээх чадвартай нөсөөний молекулууд байж болно. Тэр үед эдгээр нөсөөний молекулын электронууд нь өдөөгдөнө гэсэн үг. Нэг ёсондоо вибрац, чичиргээ үүсгэнэ гэсэн үг. Гэхдээ квантын төвшөнд тэр вибрац нь үндсэндээ үл ялах зүйл юм. Гэхдээ хлорофилл A'д хүрэх замд вибрац үүсгэж байна гэж хэлж болно. Үүнийг резонансын энерги гэдэг. Тэдгээр нь хлорофилл A'д хүрэх замдаа чичиргээ үүсгэнэ гэж хэллээ шүү дээ. Хлорофилл A'д өдөөгдөх электронууд нь байгаа. Электроны анхдагч акцептор буюу хүлээн авагч нь феофитин гэдэг молекул юм. Зарим хүмүүс түүнийг зүгээр л фео гэд нэрлэдэг. Тэгээд дараа нь энэ нь эндээс эхлээд нэг молекулаас нөгөө молекулд дамждаг. За би энэ талаар дараа нь өөр видео хичээлээр ярих болно. Гэхдээ энэ үнэхээр гайхалтай. Энэхүү электронуудыг өдөөгдсөн электроноо ус төрөгчийг мембранаар нэвчүүлэхэд ашиглаж буй үйл явц нь нэлээд ярвигтай. Бас тэр усыг эсэлдүүлэх шат маш сонирхолтой. Би лав тэр усыг эсэлдүүлж байгаа үйл явцыг сонирхож үзсэн. Энэ үйл явц фотосистем 2-т болдог шүү дээ. Та бүхэнд энэ магадгүй нэлээд хүнд ярвигтай механизм санагдаж байж магадгүй. Учир нь усны молекулаас электрон болон ус төрөгчийг салгана гэдэг үнэхээр тоглоом биш шүү. За үүгээр энэ хичээлээ дуусгая. Дараагийн видео хичээлээр энергийн их ба бага түвшний тухай ярих болно. Бас ус төрөгчийн акцептор буюу хүлээн авагч болж байгаа молекулуудын тухай энд дурдаагүйгээ нөхөн ярих болно.